уснаас гараад ирсэн. Тэгээд би одоо юу гэж үзэж байна гэхээр өөрийнхөө энэ хөмсгийг ближлж үзэж байна. Тэгээд би TikTok-оос юу гэсэн гэхээр хөмсгөө ингээд өснийхөө өнгөтэй жоохон одоо ойролцоо харагдуулахын тулд одоо бидрийн хөмсгч амар хааштай. Тэгээд өснө хэрвээ бороод өснийхөө өнгөтэй ижилхэн ингээд ближдүүл айгу гоё харагддаг гэд. Тэгээд царай айгу зөөлөн ийм бусад одоо нүд мүдтэй бусад хэсгүүдээ айгу хөөрхөн харагдуулдаг гэж сонсоод тэгээд би хөмсгөө ближдэг тийм. Тэгээд энэ Jolene гэд ийм ближ авсан aloe vera та. Тэгээд энийг би нэг удаа хэрэглэж үзчихсэн байхгүй юу. Тэгээд би ингээд нэг хорсоод байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь тэр чигт нь арилгацсан. Тэгсэн чинь миний нэг хөмсгөнд нэг өөрчлөлт оруулаагүй. Тэгээд би энэ удаа 10 минут яг хүлээгээд хөмсгөд маань гоё өөрчлөлт орох нь үгүй юу харъя. Тэгээд дотроо болохоор ийм кремтэй. Тэгээд яг энэ блич нь тэгээд ийм халбаг хоёр ширхэг халбаг халтантай байна. Тэгээд одоо яг хооронд нь холиод яг ямар шуухан зураг гарахыг харъя. Бадлин. Тэгээд нийслэг батгасан. Тэгээд нүр ганы нэг байлдаг юм лээ салтдаг. Нэг хатдаг. Тэгээд одоо ямар ч байсан блич гэх юм. Тэгээд хэр болох юм бүгдийг харъя. За эхлээд энэ хавтан дээрээ хоёр хөмсгөндөө хөвлцгүйц ийм павдер хийгээд өгнө. Би штэ. Ямар наач чинь иймэрхүү хэмжээний байхад бараг болох уу гэж бодоод байна миний хөмсгөнд. За одоо ингээд кремээс авч аваад хооронд нь ер нь жоохон яг ижилхэн харьцааны хувьд ижилхэн байхад болох гэж бодож байна. Одоо ингээд хооронд нь талаад уусан л тагаа. Тэгээд талаад өгөх юм лээ. Тэгээд хин гэж хахад уусан зарим доош очил нэт жоохон павдерсаа хийгээд өгчтэй. За. Юу хийх юм бэ? Тийм хөөсөн дүү болох юм. Ийм болоод хэлвэл яг өмсгөн датлаа хийхэд илэн болсон гэсэн үг юм билээ. За би одоо болохоор яг хөмсгөө ближдэг чинь. Тэгээд хөмсгөө ближдэгтээ анхаарах хэрэгтэй юм юу вэ гэхээр вазелин өрхөх хэрэгтэй. Тэгвэл яг энэ эргэн тойрныхаа нэг арсан нөгөө ближ хэрэглэж байгаа болохоор түлэгдчих магадгүй. Тэгэхээр ингээд вазелинаас авч агаад Q-tip энэ чихний хүн аваад тэгээд ажуудлынхаа энэ арсуудыг хамгаалахын тулд вазелинаа ингээд түрхээд өгнө. Гэт ер нь нэлээ өтгөн аваад түрхсэн жаах тий. Яг нэг хөмсгөнийхөө үсэн дээр түрхэхгүй зүгээр яг энэ хажуудлынх нь энэ арсан дээр гэт нэг иймэрхүү. Одоо штэ юугаа түрхсэн юм чинь? Вазелинаа түрхсэн юм чинь. Тавлцын жаах оруулан дээр түрхэж. Харин хаяах оруулан дээр үлдсэний түрхэж. За одоо яг энэ юунда хөмсгөнийхөө энэ яг үсэнд тааруулаад би энэ толондоо харж агаад явах гол камерын явах жоох юу вэ? Ингээд тааруулаад ближдэг гэдгийг харагдах нь. Би өмнө хэлдээ. Жоохон удаан тавих спейс юм билээ. 5 минут тавиад авсан чинь ерөөсөө юуж болоогүй юм юм аа. Ингээд ч гараараа гэж дөө хэлсэн. Тэгээд бараг жоохон өнгөж шахвараагүй би үүнийг өөрчлөлтөөгүй байна гэж бодсон. Гэтэ одоо бол нэлээд борлуулах хүсэлтэй байгаа учраас жоохон удаан тавьж байна. Тэгээд чихэн дээр утсан чинь ямар гараад захгүй юу хүмүүсийнх. Би ер нь энэ чихнийхээ өнгөөр явах шиг энэ халбаар явах юм байна. Яг бүрэн орж ихгүй байна. Тэгэхээр яг энэ чихнийхээ арай илүү нарийнхан болохоор илүү сайн тавьдаг байх гэж бодлоо. Одоо энэ хүүс ингэж байгаа. За. Ингэж байгаад. Окей. Энэ хорсон чинь. За одоо ингэж басныхан дараа нэг илүү хэсгийг авч идэхгүй бол яг энэ нүдний юм байна. Хорсон юм лээ. Ямар гарах вэ? За ингэж. Манай хажууд юм засаж байгаа хгүй юу? Хажуудлын байшин гинэ үстэй амар дуутай байгаа хгүй юу? Үстэй шүү. Чаажаар. Тэс очгол. Шийдэх дээр маач. Гурваа. За одоо ингэж 10 минут. 10 минутын дараа яг ямар л харъя за. За яг 10 минут болчлоо. Тэгээд нэг их бас ороогүй юм шиг харагдаад. Ингээд яарсаа арилгаад үзье. Тэгээд яг ямар харагдах нь.
Бас нэлийн жоохон цайвар дуулсан байна тий. Одоо энэний арилгах. Тэгээ болгоомжтой арилгахтаа нэг нүдрүүгээ оруулчихгүй болгоомжтой арилгахгүй бол энэ нөгөө нэг юутай юм байна. Оо. За, иймэрхүү. Энэ хажуудлынхаа арснууд нэлийн улаачч. Вазелина сайн төрхсөн гэсэн. За ингээд хөмсгөө цайруулахаар юу нэмэрхүү харагдсан. Тэгээ үсээ хатаагаад нүрээ бутахаар нийтдээ яг амар харагдах нь арай тий. За миний ус ингээ ихэд хатцсан. Тэгээд нүрээ жоохон буцсан байгаа. Тэгээд хөмсгөө бэлээжсэний дараа хөмсөг юу ингэж л харагддаг юм байна. Тэгээд миний нүдний өнгө юу жоохон борд байхгүй юу. Тэгээд хөмсөг өсний өнгө хоорондоо жоохон төстэй болоод ирэхээр айгуу годлаанстай юм шиг харагдчих надад бол. Тэгээд хэрвээ туршиж үзхийг үзвэл бас хүмүүс туршаад үзэхэд гимгүй юм шиг санагдлаа. Тэгээд ер нь аль нэг ингэж л харагддаг юм байна. За би одоо болохоор матча хийж уух гэж байна. Гэтэ надаа нөгөө матчаг нөгөө нэг буталдаг нөгөө грайндер энэ байхгүй юу? Надад бол энэ бэс юм. Тэгээд би эвдэлсэн байхгүй юу? Тэгэхээр матча байдаг, сүү байдаг, мус маань хөргөж байдаг, ганц нөгөө нэг буталдаг юм байхгүй. Тэгэхээр яаж хийж уух вэ гэхээр блендер ашиглаад тэгээ бага юмараа матча хийж уух гэдэг юм. Тэгээд би энэ яг ийм матчаг Costco-с авсан. Тэгээд надад бол тэгвэл хаалгацсан. Яс хүмүүс шиг нэг амар хашууныг нь ууж чаддгүй. Тэгээд хоёр халбыг блендертэй хийгээд тэгээд бусаа бутчих. Тэгээд матчагаа хийж ууя. Тэгээд бусаа буцлахчих. Холуун усаар блендертэй жаад заахан батлаад өгнө. За усмаа буцалчлаа. Одоо би штэ энэ дээрээ жоохон ус хийгээд, матчан дээрээ жоохон ус хийгээд тэгээд хамгийн чухал юм чам гоём тавуулах шүү дээ. Тэгэхээр дээр нь зөв юм аа хийгээд өчөө гэж бодож байна. Энэ яг таа. Зиха. Тэгээд шотлын дээр нь 이게 색깔 좀 낫게 감싸긴 되네. 자, 이거 딱 된다. 이게. Тэгээд би юм болохоор ингэж хэрэглэхээс өөр аргагүй байна. За, одоо орсон маш авлын дэрсэн юм жан. Юу гаргаад ирээ те. Сүүгээ хийцэн. Тэгээд дээр нь блендер цогоочоо яадаг ч үгүй хийгээд үгүй. Нэг иймэрхүү. Then жоохон ус хийгээд бас нэг ус хийхгүй хоёрыг за тий сайхан бутгаад тэжвэсэн мэн ялчгүй нөгөө нэг буталдаг юм нэвтэрсэн болохоор ингэсгээл уу да. За одоо бүгдээрээ гарч манай гэрээ хажууд байдаг гэр ахын барааны гэр чимэглэлийн дэлгүүр оръё. Тэгээд тэнд хаяад айгу хөөрхөн гэр ахын юмнууд байж идэг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр тийшээ ороод гэртээ гэрийнхаа зарим нэг юмнуудыг шинжилье гэж би бодож байна. Ярс ихлэ бараануудыг харъя. Тэгээд таалагдсан юм ах юм бол авъя гэж бодоод тэгээ гаргаж байна. Нэг биш. Хавчаараад өгч. Окей. Тэгээд түрүүчээ түлхүүртэйгээ. За. Таатай хамтдаа гарцгаая.